гэж гоор Jujutsu Kaisen 0 гэдэг тэнхний гарна. Энэ бол манай Итад орын өмнөх 2 жилийн өмнөх явд юм. Окоцу Юта бол ангинда дандаа л дэлгүүлдэг бүлээн үүд дэлгүүлдэг гар. Түүний багын найз бол Рикон өсний дараагаар хараал болон түүнийг авардаг байлаа. Гэтэл Окоцу дандаа л хүнддэг байсан. Энэ бол Jujutsu Sources буюу хараалуудыг устгадаг хүмүүсийн сургууль юм. Манай үний амар хүн бол Gojo Satoru. Одоогийн үеэс хар нүдний болтон цагаан болсон байл юм да. Яг 2 жилийн өмнө хэлдэг. Түүнд хэлдэг бөгөөд хэрвээ би чамайг аварья харин чи Jujutsu ахлах сургуульд орж хар шидтэн болоо гэдэг санал тавьдаг. Манай Окоцу ч одоо ламцад урсан гаршгал бодож байгаа юм да. Уг нь ангид орсон мэдэг. Уг нь Рико түн төхөөс өмнө бүгд гисэн бөгөө тэгээ дээр бүгжийн дандаа л юудаг нөгөө гарууд нь юу бүгжвэ чи ч одоо гэрэлцэн гар юм уу гэж дандаа дээлэгдэг. Хар шидийн сургууль нь маш ингээд чамайг бэлтгэлдэг. Тэгээ чи хар шидтэн болно. Яг ингийн хүн байснаа дараа хар шидтэн болдог чачимтэй. Энэ бол Рика бол манай амар хөөрхөн манай Окоцу Ютагийн багын найзлага нэгэндээ хайртай бүгж өгөөл те. Тэгээд Юта манайг шинэ найзуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх гээл нөгөө энэ нэг Маки гэдэг хүүхд манай Окоцуд дургүй шүү. Хамгаалуулж байж одоо чи яаж шидэн болно ухааны юм хэлж байгаа. Эзэн анхны даалгавар сурагчдаа ор сургууль болдог сургууль. Ямар ч тач хамгаалтын бүрхүүл хийгээд тэгээд ямар ч тач дотроос шүүн утсан юм шиг л харагдуулдаг юм байл л дээ. Gojo багш яхаас өмнө аль бол устгах гэж наад хэдээ устгах гэж хичээгээрэй л гэж хэлдэг. Нөгөө хараалангаас гадаад бүр нөгөө нэг том мангасны дүүлээ нөгөө Маки ч уурлаа чамаа хамгаалдаг мангас чи ер нь хаанаа мэ ухааны юм ярьсан. Тэгээд ямар ч тач одоо яана ухааны юм бодоол те. Тэгсэн чинь нөгөө юу хэлээ ингээд манай Маки чинь чарах авсан байлээ хөлөндөө. Тэгсэн чинь манай Рика яаж зогсоохондоо бүгчэндээ зүгөө тусанд гуйсан чи Рикон гараад ирдэм да. Дээд захирлынх нь юм Ютаг алхам битгий мартаарай гэж Гожо хэлсэн чи Гожо зөрүүлээд тэгвэл би Ютагийн тод битгий мартаарай гэж. Рика шиг асар том хараад сул явуулаад хүн алхах нэлээ аюултай мэлээ. Яжих тийм Рика чи хамгийн хүчтэй скор хараалтсан скор дараа орохоор хэмжээний хурдан тэгээд Рико сайн талаар ашиглахын тулд хүчийн төр зүр аваатай сэлмийн шингээгээд ярих боломжтой юм билээ. Тэгээд сэлмийн сонгож байгаа юм да. Манай хүнч хар шидийн сургуульд орсны дараагаар сэлмээ хийх бэлтгэлээ хийгээл. Заки бол батраал те. Ямар ч нэгдүгээр хэсэг цаазын нулам одоогоор гарч байгаа бөгөөд та нар тэгээд үзүү яана өөрөө мэдэрээ. Заяа. Манай хүн ч 3 сарын юм билээ. Пандажгийн юм ярий гэсний жижиг мөөм дуртай том мөөм дуртай айгу шаад юм да. Дундын томоо гэсэн чинь нөгөө хүн хэлж байгаа хгүй чавд боломж вэ шүү Маки гэж авсан. Манай хоёрыг нийлүүлчих гээл. Энэ бол тоог, энэ Маки тоог. Хараалын үгийг ашигладаг бөгөөд энэ болохоор энэ хоёр ямар ч нэг багт орохоор л болсон юм шиг байлээ. Хашид дотор олон төрөлтэй мэлээ. Жишээлбэл тоогийн хэрэгэлдэг хараалт үг нь хэрвээ чи тоога хэрвээ чамайг мушгаар бицар гэж хэлэлчээ будаа. Гол асуудал нь хитрхээ ашиглавал тусаар ханиалгаж өгөх бөгөөд заавал эмчилгээний юм авах хэрэгтэй. Тэгээд тоог нь 1-р цорынгаас 2-р зэрэг бөгөө тэгээд болохоор ингээд манай Ютагтай хамт яваа тэгээд гисэн. Тэгээд яжих дараа яжих зэнуудад Гожо хамт харахгүй. Хэрвээ чи Рикаг бүрэн сулжуул бит хоёр хоёлаа өхөн шүү заа юу гэж авна шүү.
Өрн давнтай тий. За ямар ч тааш манай хоёр ямар ч тааш сүнс харагдсан чөтгөр харагдсан хараал харагдсан гэдэг газар идэг. Энэ бол шиний чи манай хоёрыг юу хийхийг зааж өгч идэг. За тэгээд урд нь амар асар юм байдаг. Тэгээд гол нь хөшгийг нээх. Орсны дараагаар бүр жижиг зэрэглэлийн бүр баахан сүрэг ээж идэм да. Шууч юм уу юу ч юм бүүмэд. Намаа хаагаал дэлбэр гэж хэлэхэд нөгөө хэд нь дууссан. За ямар ч тач манай хоёр явахгүй явлаа шүү. Гэсэн чинь ард талд нь нэг бяцлагаас хийх гэдэг юм гарна. Энэ уг нь манай тоогоош мушгэр гэж хэлсэн. Энэний чадвар нь ингээд гэрэл асаагаа тэгээд тэргээр явдаг. Мушгэр гэж хэлсэн 100 гаруй мушгирчнаа. Энэ ганц гар нь л мушгиж байгаа байхгүй. Одоо яана авахар юм бодсон. Манай хоёр ямар ч тааш багийн ажиллагаа хийж нөгөө магсыг ялч чаддаг. Тэгтэл нэг гар манай явдаг өмнөлгийг хараад өөртөө адилхан байгаад нэгэн гайхдаг. Тэгээд ямар ч тааш манай хоёрт өөрийгөө харуулахгүй дараа нь боллоо. Тоогийн хараалт үг ашигладаг болохоор амар хэцүү юм байлээ. Тэгээ заавал хоолны орц хийх хэвчтэй хатаас нь заахс гэлтэй эсвэл нүдэрээ харилцаад бүр хөгжсөн гэж шүү бүр. Шалгалтны дараагаар ямар ч тааш нөгөө хөшг нь нээгдсэн бөгөө тэгээд гоожо эргийн газар очиж байгаамаа. Тэрхүү хөшгийг нээж болох хамгийн гоожог нь хамгаалж байгаа ямар ч тааш шижгэлж байгаа тийм хүн бол гето сүгүрүү. Манай үн ахлах сургуулийн 3 дугаар анги манай гоожогийн жинхэнэ анд байсан гээл бод. Сүнс сүгэрсэн гэхээр хүмүүс түүн дээр очиж түүн харин гето тэднээс хорогдсон сүнсийг аваад өөртөө цуглуулдаг. Нөгөө хэд нь түүн юм тэ хүмүүс нь гээл тэ бурхан юм шиг байлээ. Хүн бурхан шиг хүн юм аа гэхэд энэ гето нь болохоор өөрсдийг зүгээр л нэг сармагчд гэж хардаг. Тэгээд гетогийн гол нь зорилго нь болохоор ингээ тэ бүх ингийн хүмүүсийн алаа тэгээд зөвхөн хар шиднүүд байдаг дивашны бүтээн л гэж авна шүү дээ. За гето ямар ч тааш өөрсдийгөө болохоор нөгөө өөрсдийн хамтрах хүмүүсээ бүгднийг бэлдсэн байгаа. Хэдийн бүрдүүлсэн. Хар шидний ертөнцийн устгах. Уг нь энэ гето нөгөө нь гоё л юм. Даанч буруу замаар орсон гэх юм уу да. Тэгсэн чинь тэр хайж байгаа хүн болохоор яасан гээч өөрсд рүү нэрээш. Юутад өөрсдийнхөө клуб зүлбийг манайд орох уу ухааны юм бодвол тий. Юутаг угсаа хүчтэй харалдаг гэж байгаа. Гетогийн бас хоёр дахь зорилго нь юу вэ гэвэл Рикаг манай Ютагаас салгана. Яжих Рикийн юмгөр Сукунагийн дараа орохоор хэмжээний хүчтэй харалтай. Тэгээд хэрвээ Рика гетогийн талд орчвол 98 биш 99% гетогийн баг 99% ялах магадaltaй л гэсэн үг. Ямар ч тач энэ бүхэн яаж зөвшөөрөх үү? Тэг хэлж байгаа. 2 дугаар сарын 24-нд болохоор яана гэсэн чинь Шинжикуд болохоор 1000 хараал, Шипуяд бүр дахиад 1000 хараал. Чадсан бол бүх хүчээрээ зогсоогоорой гэж хэлж байгаа байхгүй. Гето чи яжчихт бүр 100 хүмүүсийг харааж авлаа. Тэгээд нөгөө юу л сургуулиасаа хөөгцсөн гар юм бэлээ. За ямар ч тач Жижигзүү дээр гардаг бүх хүмүүс нь одоо 2 жилийн өмнө гэж бодоход угаасаа энэ манай Гожо чи 27 настай. Тэгээд бүх хүмүүс нь 27 зарим нэг манай Гожогоос ах эгч нь болохоор 2 жилээр бага настай юм да. Өөртөө толгойд оруулахгүй сургуульд үлдээн гэдгийг таамагсан болохоор л гэж байгаа. Гето ягаад гологдол гэснийг тайлбарлаж өгдөг. Манай Маки ч юм болохоор ингээ олон амар их гурвал гэдэг юм байдаг. Гожо, тэгээд Зенин, тэгээд Камо гэдэг 3% Зенинд нь төрсэн бөгөөд хараалын шидэг болохоор өөрхөн Зенийн овг дандаа л түүнийг Зенийн овгийн гутам шиг гэдэг хочтой болж ээж авсан. Тэгэл гэр бүлээ орхиж энэ сургуульд орсон. Тэгээд яаж ч амьдраад идэм бүү мэд. Яг хоо энэ сургуулийн цалин нөгөөд нь болохоор тэргээрээ амьдрд юм шиг байлээ. Гетогийн төлгөө хурд ойлгодог. Угаасаа зүрхний андууд болохоор нэг нэгнийхээ юмыг сайн л мэдэж байгаа л ялах уу. Тэгэл Гэс Панда энэ Маки хоёрыг шилжүүлж байгаа.
За манай панда аш орж ирээ шууд раунд 1. Даанч Гецог бол бардгүй чаавс. Инумаки нөгөө юу лээ гихтэн дээраа тэгээд манай эцэст нь юутай найзууд ийм болгосон хүнээс өшөөг авнаа л гэж бас. Нөгөө дэмжлэх гэсэн чинь Рика ингээд те Маки юутай хоёртай хардаа те. За тэгэл эргээ тулаан руу ордог. Тэгээс амар хурдан юм хийдэг. Тэгсэн чинь манай Инумакигийн чадварыг манай Рика хийн хөлбөрлөл манай юутай хөлбөрлсөн байдیں۔ Яагаад вэ гэвэл Рика ингээд те Рика хэрвээ ингээд зогцсныхан те зарим амьд хэсгийн эргэтэнгийн жоохон те арьс мерсийн нэдүүл тэгээ тэрийг хөлбөрлж чаддсан байлээ. Тэснэ нэмээд онцгой зэрэглэлийн чөтгөр гаргааш. Тэснэ өөртөө байгаа хамаг хүмүүс хамаг юмынхаа ямыг нийлүүлээтэй хийх байсан. Тэгээд манай юутай өнгөрснөө дурсаал Рика хэлж байгаа байхгүй юу? Өргөс намайг хайрладаг баярлалаа Рика. Өмнө нь намайг дийлгүүлдэг байхад хайрлаланд баярлалаа. Рика хайртай шүү гэж хэлэхэд энэхүү үгс нь Рикагийн хамгийн хүчтэй хязгаарт нь хүрэгдэг бөгөөд бүр өстэй нөгөө Гетогч юм бол будаа болгоно штэ. Гето өвөл царайс юм тал бие нь устжээ хөрхий. Энэ ертөнцийг өөрчлөх хүч байна. Рика левел нууцаар хараад төлөвлөсөн чирэг алгадаа. Тийм энэ дараагийн удаа заавал Рикаг өөр юм болгоно. Гэтэл гоож гарч ирнэ. Тэгээд ямар ч хэлж байгаа байхгүй юу? Өөр өөрсдийн замаар сонгосон тэмцрээс манай Гетог алж өөрийн эртний андыгаа эцсийн замд нь хүргэсэн байдیں۔ Гэхдээ яг хуу season 2 season 3 дээр Гето тухандаа юмтай байдаг нь Кинжаку биеийг авсан гэх юм уу да. Кинжакугээс хамгаалахын тулд тэр цогтын заавал шатаах хэрэгтэй юм байлээ. Тэгсэн чинь энэ Гожо юутай хоёр ч хоолынхоос биш болохоос Гожо юутай хоёр ч хамаатнууд байсан байж таард юм да. Эцэст нь юутай тамаг зүв байх бөгөөд Рика түүнийг хараасан биш юутай түүнийг хамаарсан байдаг хараасан байдаг. Яагаад гэвэл Рикагаа өхлөг хүлэн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэвэл угаасаа та нар бидэндээ хайртай хүмүүсээ алдах амар хэцүү. Тэмцээс лайк сабаа дараарай. Тэгээд мартаж дараагийн имжлэг хүртлээ төр баяртай.